Сайн байцгаана уу үзэгчдээ. Төв аймгийн цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийнхаа дугаараар аймгийн эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа онцлог ажлуудаас сурвалжлахаар бид аймгийн эрүүл мэндийн газрын дарга Мөнхт Баятай уулзадна. За танд юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За тэгэхээр яриагаа хоёлаа юуны өмнө аймгийн эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудаас эхлэе гэж бодож байна. За Төв аймгийн эрүүл мэндийн салбар сүүлийн 3 жилд хөрөнгө оруулалт улс болон орон нутгийн хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж ирсэн. За өнөөдрийн байдлаар бид дүгнж үзэхэд 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бол эрүүл мэндийн салбарт маань өнөөдөр хийгдсэн байна. За он дараалалаар нь авч үзэх юм бол 2017 онд бол бид Төв аймгийн хэмжээнд улсын хөрөнгө оруулалтаар аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хотоодны дурангийн аппарат, мөн суурин дижитал рентген аппарат, мөн суурин эхо, за 4D эхо зэрэг аппаратуудыг бол ханган нийлүүлж байсан. Тэгвэл улсын бас хөрөнгө оруулалтаар багийн эмч нарт 57 мотоцикл, мөн 15 сумын эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 16 автомашин нийлүүлэгдэж өнөөдөр парк шинжилтийг бүрэн дүүрэн хийсэн ийм амжилттай ажиллаж байна. За үүний зэрэгцээр бид бас барилга урсгал засварын үйл ажиллагаа бол мөн хийгдсэн байгаа. За үүнд 3 сумын эрүүл мэндийн төвд урсгал засварын их сурын ажил хийгдсэн байна. Мөн үүний зэрэгцээр бас орон нутгийнхаа хөрөнгө оруулалтаар бид сум орон нутагтаа бас эрүүл мэндийнхээ төвүүдэд боломжийн нөөц болцоогоо ашиглаж сум орон нутагт эмчилгээ ажиллагаанд нэг шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, за эмнэлгийн хэрэгсэл, за мөн тухайн үйлчлүүлэгчдийн аядахтай орчныг бүрдүүлэх зорилгоор таатай орчин бүрдүүлсэн эхийн амрах байрны зохион байгуулалтыг мөн хийх, мөн түүнд 9 сая төгрөгийн зарцуулалт хийж бүрэн сум маань бол үлгэрж эхийн амрах байрыг барьж байсан. Ийм хөрөнгө оруулалтыг өнөөдөр хийсэн байгаа. За тэгвэл 2018 онд бол мөн аймгийн засаг даргын бодлогоор аймгийн нэгдсэн эмнэлгийг бүсийн онцлогын эмчилгээний төвшөнд хүргэх, дүүцүүлж авчих ийм том зорилгын хүрээнд бол аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томограмм, мөн зөөврийн рентген аппарат, за мөн зөөврийн рентген аппарат маань бол мөн хажуудаа бол мөн түүнийг зөөвөрлөж орон нутагт бас тусан чөлөөийг хүргэх зорилгоор автомашин, мөн сүрийн илрүүлэг үзлэгтний шаардлагатай байдаг сорьцын цүнхээр 91 багийн эмч нарыг хангасан, мөн сум орон нутагт хийгдэж байгаа тусан үйлчилгээнд шаардлагатай нүүдлийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн мөн сүрээг илрүүлэхэд цогц үзлэг шинжилгээний шаардлагатай жил болгон 26.4 сая төгрөгийг бол шийдвэрлэж орон нутагт бол иргэдэд тусламж үйлчилгээ хүрэхэд бол бас түлхэц ахиц гаргаж ажиллаж байна. За 2019 оны байдлаар бол бид өнөөдөр мөн сум орон нутагт бол жилээс жилд үзлэг шинжилгээ хийх, түүнд нэг шаардлагатай байгаа онцлогоор хангах, за эмнэлгийн хэрэгслээр хангах дээр бас санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллаж байна. За үүний зэрэгцээр бид бас төслийн багийнхаа оролцоотойгоор бас 2-3 төслийг бичиж энэ төслийнхөө хүрээнд тусламж үйлчилгээний чанарт ахиц гаргаж орчин үеийн тусламж үйлчилгээнд дүүхийц хэмжээнд бас тусламж үйлчилгээг үзүүлж хүргэж чадсан гэсэн ийм үзүүлэлтээ сууж байна. За өнөөдрийн байдлаар ингээд авч үзэхэд бол нийт манай эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалт бол ард иргэд маань хүрсэн, мөн тусламж үйлчилгээнд ахиц мэдэгдэхүйц дэвшил гаргасан нэг зүйл бол юу гэхээр мобайл технологиор хангасан явдал байгаа. За Төв аймгийн хэмжээнд бол 26 сум, мөн нэг өрхийн 6 багтаа бол бид өнөөдөр мобайл технологиг хангаад 32 ширхэг мобайл технологиг хангасан байгаа. Энэ ямар үр дүнд хүрэж байгаа гэвэл тусламж үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй, чанартай, за орчин үеийн техник тоног төхөөрөмжийн олд амжилтад тулгуурласан, нотлохоон суурилсан онцлогоо шинжилгээ үзлэгийг хийхэд нөхцөлийг бүрдүүлсэн ийм чухал хөрөнгө оруулалт болсон байгаа. Тэгэхээр зэрэг сум орон нутагтаа энэ мобайл технологийн үзлэгийг хийхэд бол бид өнөөдөр бас эмч мэргэжнүүдэд чадахжуулах
бидний шаардлага гарч ирсэн байгаа. Тэгээ эмч нараа бол одоо онл практик дадлага одоо хосолсон ийм одоо 5 өдрийн сургалтанд одоо хамруулж бид нар дадлагжуулж ажиллаж байна. За бид одоо удахгүй дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхаа одоо бас дэмжлэгтэйгээр мөн санхүүжилттэйгээр сум болгоноос одоо 2 хүнийг мөн мобиль технологийн одоо сургалтанд 3-5 хоногийн сургалтанд одоо мөн давтан одоо чадваржуулах сургалтанд хамруулахаар бид нар ажлаа төлөвлөлөөд өнөөдөр бол явж байна. За орон нутгийн хөрөнгө оруулалтаар бол бас сум орон нутагт маань нэлээдгүй ажлууд бол хийгдсэн байгаа. Ялангуяа одоо Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр Элэг бүтэн Монгол төв аймагчууд одоо хөтөлбөрийн хүрээнд бол одоо БЦ вирус илрүүлэх одоо онцлогыг авах санхүүжилтийн асуудлыг сум орон нутагтаа бас шийдэж мөн улсын одоо санхүүжилттэйгээр одоо бас нийт одоо хүн амынхаа бас 68.3% бол өнөөдөр бид БЦ вирус илрүүлэх үзлэгт хамруулан бас ажиллаж байна. За мөн одоо барилга засварын хувьд бол бид аймгийн нэгдсэн эмнэлгийнхээ хүзүүч хоолойчийг 2017 онд бол 288 сая төгрөгийг орон нутаг улсын одоо бас санхүүжилтээр шийдэж одоо оруулж одоо нээлтийг хийж одоо ингээ таатай одоо орчныг бүрдүүлж ажилласан байгаа. Мөн аймгийн засаг даргын засгийн ажиллагаар аймгийн нэгдсэн эмнэлэг өдрийн эмчилгээний кабинетыг бол бас орчин үеийн одоо шаардлагад нийцсэн юм тогтчлолттойгоор бид бас тогтжуулж нээж ингэж ажиллаа. Өнөөдөр бол манай аймгийн иргэд бол одоо бас өдрийн эмчилгээнд нэлээдгүй одоо хувь нь бол одоо хамрагдаж чадчихээн. Энэ нь бол одоо ард иргэдэд хүрсэн бас юм таатай орчныг бүрдүүлсэн тусламжуулалт болж чадсан байгаамаа. Манай эрүүл мэндийн салбарт бол одоо сүүлийн 3 жил бол хөрөнгө оруулалт бол одоо бас нэлээдгүй хийгдсэн. Бидний ажилд бол бас түлхэц өгсөн. За амжилт гаргахад бол одоо маш их одоо нөхцөлийг бүрдүүлж боломжийг олгосон ийм одоо ажлууд хийгдэж чадсан байгаа. Тэгэхээр даас 27 сумаа дээрээс нь аймгийнхаа төвийн 6 багийг мобиль технологиор хангалаа гэж байна. Тэр энэ мобиль технологийн талаар бас сайн танилцуулахгүй те. Тус технологиор хангаснаар ер нь ямар үзэж байгаа юм. За 2016 онд бид Төв аймгийнхаа эрүүл мэндийн салбарын хүрээнд сум баг бүр төрч үржлээ. Төслийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 50,000 долларын санхүүжилтээр бид одоо хэрэгжүүлж ажилласан байгаа. Энэ төсөл маань бол маш амжилттай хэрэгжсэн. Сум орон нутагт одоо ард иргэдэд аслагдмал одоо малчин ард иргэдэд тусламж үйлчлэгийг хэрхэн хүргэх үү гэдэг одоо бас техник бодлого тийм ээ мөн одоо сургалтуудыг бол зохион байгуулж чадсан байгаа. Тэгэхээр энэ одоо төслийн хүрээнд бид бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо үндсэн зарчим болох хэнийг ч орхигдуулахгүй байх энэ зарчмыг хэрэгжүүлэх. За үүн дээр мөн одоо улс аймгийнхаа одоо эрүүл мэндийн салбарын бодлогыг одоо боловсруулахад цаашдаа одоо яаж хөгжиж яаж одоо ямар бодлого барьж явах вэ гэдэг стратеги төлөвлөгөө боловсруулахад бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техникийн зөвлөгөөг одоо авч ажилласан байгаа. За энэ одоо төслийг бид амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд одоо түн дээрээ суурлаад энэ одоо амжилтаа бид нар баттгаж улам одоо тогтвортой барьж явахын тулд өнөөдөр одоо 2017, 18, 19 онод бол мобиль технологиг хэрэгжүүлсэн зүйтэй маа гэсэн юм одоо шийдвэр гаргаж ажиллаж байна. За энэ одоо бас шийдвэрийн маань аймаг орон нутгийн маань одоо удирдлагууд дэмжиж бас хөрөнгө оруулалтыг бол жил дараалан амжилттай хийж өгсөн байгаа. За мобиль технологи нь бол 7 төрлийн одоо тусламж үйлчилгээ энд бол явагдаж байгаа. Бид нар бол одоо заавал 2 дугаар шатлын эмнэлэгт очиж артерийн даралтаа үзүүлж тэр даралт ихсдэг өвчнийг одоо үүсгэж байгаа холестерин гэдэг эмийг одоо заавал одоо 2 дугаар шатлын эмнэлгийн лабораторид одоо холестерин шинжилгээ хийлэгдэг байсан бол өнөөдөр бид сум орон нутагта одоо холестерин газар дээр нь үзчихэж байна. За сахарын одоо хэмжээг бас одоо яг сум орон нутаг дээр одоо хийчихэж байна. За даралтыг бол одоо сүүлийн шинэ одоо бас даралтын одоо аппаратаар бид нар одоо найдвартай баталгаатай үзэж байна. За дээр нь одоо бид бас эхогийн одоо цуглаг эрхтний эхо үзлэгийг хийхээс гадна мөн одоо бамбай булчирхай буюу булчирхайлаг эрхтний одоо эхог бас үзэх ийм боломж өнөөдөр сум орон нутагт бүрдсэн байна. Заавал одоо 2 дугаар шатлын эмнэлэг рүү очиж ачааллыг одоо үүсгэх шаардлага бол өнөөдөр бол одоо үгүй болж байгаа. За дээр нь бол одоо зүрхний бичлэгийн нэн одоо яаралтай одоо амь насанд аюултай одоо тохиолдолд бол мобиль технологи маань маш өндөр чадамжтай байгаа. Тухайн одоо өвчтөнд одоо залгацсан байхад тэр хүнд одоо зүрхний шигдээс өвчин одоо илэрч явах юм бол тухайн одоо аппарат маань өөрөө тохиолд өгдөг байна. Энэ хүнд одоо нэн одоо айхтар аюултай амь насанд аюултай нөхцөл бүрдсэн байна гэдгийг илэрхийлж дохио дуугардаг. За энэ тохиолдолд эмч маань одоо бас цаг алдахгүйгээр тухайн цаг минутанд нь ямар тусламж үйлчлэг үзүүлэх ёстой тэрийг газар дээр нь үзүүлэх боломж үүссэн. Тэгэхээр энэ бол одоо бас бидний хувьд бол маш одоо өндөр
одоо төвшөнд 2 дугаар шатлалын одоо бас төвшний онцлогоо шинжилгээг тэнд бас баг хийх юм боломж бүрдсэн гэж өнөөдөр бол бид үзэж байгаа. За зайлшгүй одоо бас хөдөө орон нутагт бид энэ мобиль технологийн үйлчлэгийг нэмэгдүүлэх зорилгоор одоо ажлын төлөвлөгөөнөд тусгацсан одоо нээлттэй хаалганы өдөрлөг нүүдлийн амбулатороор бол бид одоо бүсийн одоо сумдуудын мобиль технологиудыг татаж бас одоо хүртээмжтэй хүрэлцээтэй одоо бас тусан зөвлөгөө үзүүлэх зорилгоор бол ингэж ажилуулдаг байгаа. Үүнийхээ ч үр дүнд бид бол бас тодорхой хэмжээгээр нийт одоо орчин эрт дэлгэрүүлэг үйлчлэгийн хувьд бол одоо 2-оос 4 одоо процентоор одоо өнөөдөр нэмэгдүүлсэн явж байна. Энэ бол цаашдаа бол удам нэмэгдэнэ. За ингэж илрүүлж чадсанараа бидний одоо хагас жилийн тооцоололоор бол нэг 11 халдвар төсд одоо өчтөд явж байгаа иргэнийг одоо цаг минут алдахгүй илрүүлж чадсан байгаа. Энэ хүмүүсээ одоо дараагийн шатлалын одоо эмнэлэгт нь одоо эрт одоо илгээж одоо тэр өвчний одоо эцсийн шат хүрэхээс өмнө одоо тухайн хүмүүсээ тусан зөвлөлтөд үзүүлж эмчилгээнд нь одоо хамруулж эрүүлжүүлж авах ийм нөхцөл өнөөдөр бүрдсэн байгаа. За үүний зэрэгцээр бид нар бол бас альва эрхтний одоо уйлан хайцар кста гэдэг одоо зүйлүүд илрүүлж байна. Мөцөсний чулуу илрүүлж чадчихжээ. Мөн үүний зэрэгцээр бид одоо саяхан Баян өнжил сумд хийсэн эрт илрүүлэхийн үйлчлэгээрээ бид одоо жирэмсэн одоо эмэгтэйг эрт илрүүлж чадсан байгаа. Өөрөө одоо жирэмсэлдэггүй олон жил болцсон эмэгтэй жирэмсэн болцсон байснаа өөрөө мэдээгүй явж байгаа. Ингээд одоо бас ард иргэдэд хүртэл ингээд баярлуулах ийм сайхан одоо бас боломж нөхцөлийг бол мобиль технологи бол бидэнд олгосон. Тэгээд энэ мобиль технологиг нэвтрүүлсэн ажиллаараа бид өнөөдөр Монгол улсын хэмжээнд анхдагч болоод бүртэн одоо 100% одоо аймаг орноттой одоо нэвтрүүлсэн гэсэн одоо ийм сайхан хамт олноор одоо бас шалгарчаад байна. Тэгээ энэ одоо ажлыг бас зохион байгуулахад биднийг одоо дэмжиж санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн одоо аймгийнхаа засаг даргад бас талархлаа илэрхийлье. Ингээд удирдлагууд одоо дэмжөөгийн одоо бас ач холбогдол үүн дээр бол илт одоо бидэнд бас мэдгэдэгээс одоо ингээд мэдэгдэж байна. За тэгээ улсын хэмжээнд бид саяхан одоо болсон 6 дугаар их хурлынхаа их хэмжнэрийнхээ одоо хурлын үеэр одоо ерөнхий сайдаас Төв аймаг мобиль технологиг одоо 100% хэрэгжүүлсэн. За хүн бүрт хурж үйлчилж чадсан ийм хамт олон болдоо гэдэг одоо сайхан амжилтыг одоо үзүүлээд явж байна. Тэгэхээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн тоног төхөөрөмжөөс танилцуулбал. За бид 2017 оноос эхлэн за аймгийн засаг даргын одоо бас бодлого аймгийн нэгдсэн эмнэлгээ одоо бүсийн онцлогын эмчилгээний төвд дүүцүүлэхэр хэмжээнд одоо тоног төхөөрөмжөөр хангана гэсэн юм том бодлого зорилт тавьж ажилласан байгаа. Тэгээ энэ одоо зорилтын хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт маань 2017 онд гемодиализын буюу одоо бүр орлуулан эмчилгээний 2 аппарат одоо нийлүүлэгдсэн байгаа. Энэ аппарат нийлүүлэгдснээр бол Төв аймаг маань эрүүл мэндийн одоо салбар буюу 2 дугаар шатлалын нэгдсэн эмнэлэг маань одоо олон улсын хэмжээнд одоо стандартад нийцсэн одоо эмнэлэг болж чадсан байгаа. За ямарваа эмнэлгийн одоо тусламж үйлчилгээний одоо чадамжийг бол гемодиализын одоо кабинеттэй эсгэр бол шийдвэрлэдэг. Тэгэхээр зэрэг өнөөдөр одоо Төв аймаг маань 2 одоо диализын аппаратанд за 14-5 хүн бол одоо өнөөдөр эмчилгээнд одоо ороо явж байна. Тэгэхээр ийм диализын аппаратгүй байхад одоо энэ Төв аймгийн маань одоо энэ эмчилгээ шаардлагатай байгаа хүмүүс маань Улаанбаатар хотод нэгдүгээр төв эмнэлэгт бол эмчилгээнд хамрагдсан. За 100% бол бүр хамрагч чаддаггүй хувийн одоо эмнэлгүүдээр одоо бас эмчилгээнд хамрагдаж явсан байгаа. Дээр нь одоо Өмнөговь аймаг бусад бүсийн одоо аймагуудад бас тухайн хүмүүс маань одоо эмчилгээнд очиж ордог ийм байсан тухайн үед. За тэгвэл өнөөдөр бид одоо 2 диализын аппараттай болсноор одоо орон нутагтаа энэ одоо эмчилгээг бол хийж чаддаг болсон. Тэгэхээр энэ одоо бүр орлуулах эмчилгээг хийлгэж байгаа хүмүүс маань одоо 2016 онд бол нэг удаагийн одоо буурны эмчилгээ хийх одоо төлбөр бол 164 мянган төгрөг байсан. Тэгээ Монгол улсын хэмжээнд одоо стандарт мөрж байгаа стандартаар бол одоо энэ гемодиализын эмчилгээ бол 3 удаа бол энэ эмчилгээнд хамрагдах хэрэгтэй. За 3 удаа одоо орохдоо бол 4 цагаар бол ордог. Тэгээ аймгаас одоо явж байгаа хүмүүс бол ганцаараа явдаггүй. Энэ хүмүүс бол биеийн байдлаар бас нэг тийм сайн биш хүнд одоо өвчнүүд байдаг. Тэгэхээр эдгээр маань заавал хажуудаа нэг одоо хүнтэй хамт явдаг. За Төв аймгаасаа Улаанбаатар хорж одоо замын унагаар явна. За дээр нь очиод 164 мянган төгрөгийн төлбөр төлж эмчилгээнд орно. Эргээд нөгөө хүн маань одоо нэг өнжөөл эмчилгээнд ордог. Эргээд ирэхдээ маш их ядардаг. За янз бүрийн одоо урвал гаж нөлөө илэрдэг, даралт нөсдөг, дотор нь муухайрдаг, бөөлждөг тийм ээ. За цус алдах одоо эрсдэлтэй ийм одоо нөхцөл байдалд бол явж ирсэн. Тэгвэл өнөөдөр одоо Төв аймагт одоо энэ диализын эмчилгээнд орсноороо манай үйлчлүүлэгч маань
эдийн засгийн хувьд бол тэдний карманс гардаг мөнгө бол бас хэмнэгдэж байгаа. Улс орон даяар одоо эрүүл мэндийн даатгалын сангаас энэ одоо диализын эмчилгээний асуудлыг бол бүрэн шийдсэн байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань мөн одоо эдийн засгийн хувьд бол бас ямар нэгэн одоо дарамт шахалтгүй одоо болсон байгаа. За тэгэхээр цаашдаа бол яг гэхээр аймгийн судалгаа аваад үзэхэд бол нэг 150 хүн бол өнөөдөр бөөрийн одоо архаг дутагдлалд орох юм магадaltaй одоо хяналтанд байдаг. За энэ диспансерын хяналтанд байгаа хүмүүсээс өнөөдөр 50 хүн бол одоо энэ эмчилгээний цаашгүй орох шаардлагатай байгаа. Тэгэхээр бид нар одоо 50%-ийг одоо өнөөдөр авч чадахгүй байна. Тэгэхээр цаашдаа бол гемодиализын аппаратыг бас нэмэх ийм одоо бодлого чиглэл барьж байгаа. 2019 онд багтаагаад бид одоо гемодиализын одоо аппаратаа нэмнэ. Ингэхийн бод одоо өшөө бас хэд хэдэн хүнээ бид нар орон нутагтаа энэ эмчилгээнд орох боломжоор хангаж чадах юм аа. За дээр нь манай аймаг 2018 оноос одоо ургийн скрининг шинжилгээ хийдэг эхогийн одоо аппараттай болсон байгаа. За энэ аппаратыг одоо ашигладаг эмчийг одоо мэрэгшүүлж чадахжуулж авсан байгаа. Тэгэхээр зэрэг энэ ямар ач холбогдолтой гэхлээр зэрэг ерөөсөө эхийн хөвлөд байхад нь ургийн янз бүрийн гаж хөгжлийг бол тогтоодог болсон. За дээр нь одоо толгой дараалан бүх эмэгтэйчүүдэд тодорхой одоо цаг хугацаанд яг одоо тэр оруулах хэвээр нийтээр сард нь бол бид нар энэ ургийн скрининг шинжилгээнд бол оруулж байгаа. За энэнд оруулснараа бид нилээдгүй одоо бас хүмүүсийг бас гаж нөлөө гаж одоо хөгжил мөн одоо бас тэр жирэмслэлтийн асуудал одоо бас асуудалтай байгаа тэр бол тодруулж чадсан байгаа. За эхийн хөвлөдөө бас ургийн цэцэн байхыг хүртэл мэдгүй явж байгаа тэр тохиолдол бол гарч ирсэн. Энэ дээр бол бид нар бас маш одоо дэвшилттэй, ахицтай за бас одоо техник технологийн одоо дэвшлийг одоо ашигласан ийм одоо үйл ажиллагаа өнөөдөр бол манай аймаг бол одоо энд бол хийж чадж байна. За мөн үүний зэрэгцээр бид хүүхдийн оюуны одоо хомсдлыг одоо хүүхэд байхад нь тодорхойлдог одоо ийм гормоны шинжилгээг хийж чаддаг болсон. За мөн эмч мэрэгчдүүд маань бол дээшлүүлэх курст явж энэ одоо мэрэгчлийг эзэмшээд ирлээ. За тэгэхээр энэ шинжилгээнд бид нар он гарсаар бол бас нэлээд одоо 2103 хүнд бол ийм тусламж үйлчилгээ үзүүлсэн байгаа хүүхдэд. Тэгэхээр энэ шинжилгээ яадаг гэхээр зэрэг тэр гормоноор нь одоо тэр тухайн хүүхд оюуны хомсдолтой болох уугүй юу гэдгийг тодорхойлдог байгаа. За ингээ 2-3 төрлийн одоо нярайн одоо ийм скрининг шинжилгээг өнөөдөр манай аймгийн нэгдсэн эмнэлэг хийж байна. Цаашдаа өшөө 2 одоо ийм шинжилгээ зайлшгүй хийх шаардлага биднэрт байгаа. Хүүхдийн одоо хараагүй болох, сонсголгүй болох төрөлхийн энэ гажуудыг илрүүлдэг одоо ийм аппарат бид нар бас цаашдаа шаардлагатай. Тэгэхээр бид нар одоо энэ эрүүл одоо Монгол хүүхэд тийм ээ эрүүлэхээс эрүүл хүүхд төрүүлэх ийм одоо том зорилт тавьж явдгийн хувьд бол бид энэ одоо шинжилгээний аргуудыг бол нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол бид одоо тэр төрөлхийн даавны өвчин тийм ээ оюуны хомсдлын энэ одоо гажуудыг бол их тэлрүүлж бас одоо ийм оюуны хомсдолтой хүүхэд бас гарахгүй байх ийм одоо бас дэвшил гарах юмаа гэж ингэж харж байгаа. За үүний зэрэгцээр бид бас мэс заслын одоо бас дурангийн аппараттай болсон. Бид орон нутагтаа бол одоо маш одоо хөнгөн тийм ээ орчин үеийн сүүлийн үеийн өвдөлтгүй маш цууц баг одоо гаргадаг одоо маш богино хугацаанд хөдөлмөрийн чадвараа одоо хадгалж одоо эргэж ажилдаа ордог энэ одоо мэслийн арга техник бол одоо бас аймаг орон нутагт байхгүйсэн. За эмчнэр маань одоо сургалтанд хамрагдаж чадчихсан байсан. За энэ асуудлыг бол бас сум орон нутгийн маань удирдлагууд бас хөрөнгө мөнгөийг шийдэж аймаг орон нутагт бол одоо бас ийм дурангийн мэслийн аппараттай болсон байгаа. За энэ аппаратаа ариутгахлын одоо багцыг бас давхар одоо шийдсэн байгаа. Тэгэхээр зэрэг өнөөдөр манай Төв аймаг бас дурангийн мэслийг бол бас хийгээд тодорхой хэмжээгээр одоо ард иргэдэд бас тусламж үйлчилгээг бас хүртээмжтэй хүргэхээр зорж ажиллаж байна. За үүний зэрэгцээгээр бид бас цаашдаа одоо бас стратегийн нөөц сангаас бид нар шүдний кабинетийг бас сайжруулах юм шаардлага гарч ирсэн. За Монгол Улсын хэмжээнд эрүүл хүүхэд эрүүл шүд аян. За энэ одоо энийг одоо аймагтаа буулгаж бид эрүүл хүүхэд аян бол одоо ингээд бас нэг одоо зорилго чиглэлтэй ингээд явж байна. Тэгээ энэ ажлынхаа хүрээнд бид хувийн хвшлийн ганцхан одоо шүдний эмнэлэгтэй. За энэ маань 2-6 насны хүүхдүүдэд одоо эрүүлжүүлээ явж байна. Одоо маш одоо чадлынхаа хэмжээр одоо ажиллаж байгаа. Энэ одоо эмчтэй бас талархаж байна. За мөн одоо аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт бид одоо энэ чадахжуулах зорилго одоо тавиад мөн одоо засаг даргын нөөцөөс одоо асуудлыг шийдэж 14.5 сая төгрөгөөр
одоо шинэ одоо шүдний креслэлтэй болгож өгсөн байгаа. Мөн одоо тэр компрессор гэж одоо түүнийг ажилуулдаг одоо аппаратыг зөвхөн одоо 1-2хан одоо ширээ ажилуулдаг ийм одоо чадамжтай байсан одоо компрессорыг бид нар 4-6 одоо креслийг ажилуулах ийм чадамжтай компрессороор хангасан байгаа. За дээр нь бид одоо зөөврийн шүдний эмчилгээ үйлчилгээг хийх зорилгоор зөөврийн одоо компрессор одоо шүдний одоо бас креслийг одоо нийлүүлж авсан байгаа. Тэгэхээр зэрэг мөн ариутгын аппараттай. Тэгэхээр зэрэг энэ маань сум орон нутагт бас хурц ажиллахад бол бас түлхэж өгч байгаа. За өнөөдрийн байдлаар бид нар саяхан Баян дэлгүүр суманд бас иргэдийн хурлын төлөөлөгчийн аймгийн төлөөлөгчийн одоо бас санаачлахаар сум орон нутагт ажиллаад ирлээ. За тэгэхээр шүдний эмч маань бол очиж 300 гаруй хүүхдийг одоо үзэж одоо эмчлэн эрүүжүүлэх ажлыг бол хийсэн. За дээр нь одоо бас бага насны эцэрлэгийн хүүхдүүдэд одоо шүдний дүүргэлт, шүдний түрхэц тийм ээ одоо тэр шүдний хорхой өвчнөөс хамгаалах энэ түрхэцүүдийг кариесээс хамгаалах одоо энэ түрхэцүүдийг одоо урьдчилан сэргийлж хийсэн байгаа. За энэ маань тодорхой хугацаанд давтамжтай байдаг. За удахгүй бид нэг 14 хоногийн дараагаар дахин энэ одоо түрхэц одоо хийсэн хүүхдүүдтэй дахин давтан түрхэлтийг бол хийх гээд явж байна. За аймгийн засаг даргын одоо бас эрүүл хүүхд аяны хүрээнд шийдэгдсэн одоо санхүүжилтээр бид 7.1 сая төгрөгөөр бид одоо энэ хүүхдүүдэд энэ шүдний эмчилгээ хийхэд нэг шаардлагатай ломб одоо шүдний материалуудыг авахар бид бас асуудлаа шийдвэрлээ явж байна. Тэгэхээр зэрэг аймгийнхаа ерөнхий боловсролын сургууль СӨБ-ийнхээ хэмжээнд бид нар өнөөдөр бас ажиллаа эхэлсэн одоо зориод явж байна. Бид нар эрүүл мэндийн газраас жилдээ одоо 4 сая төгрөгөөр энэ одоо шүдний материалыг бол авдаг, түрхлийг одоо авдаг. За энэ одоо зүйлүүдээрээ нөөц юмараа бид нар одоо хийгээ явж байна. Удахгүй одоо бас санхүүгийн асуудал одоо ингээд захирамжаар шийдэгдчихвэл бид одоо энэ сургуулийнхаа хүүхдүүдийн одоо шүдийг эрүүлжүүлэх энэ ажлаа бол бас эрчимжүүлэх, ондоо багтааж бас боломжийнхаа хэмжээгээр одоо олон хүүхд хамруулах ийм одоо зорилттой байд ажиллаж байна. Тэгэхээр яг эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа боловсон хүчнийг чадваржуулах тал дээр бас ямар хөө арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа вэ? За эмч нарын одоо мэдлэг чадвар, ур чадварыг дээшлүүлэхэд бол жилд бол бид эмчнэрийн одоо мэрэгжлийн нарийн судалгааг авч тэр судалгаан дээр суурилсан захиалгыг төрийн сангаар одоо нарийн мэрэгжил эзэмшүүлэх мөн одоо олгох, дээшлүүлэх курсуудыг зохион байгуулдаг байгаа. Ингээд 2016 17 оноос аваад үзэхэд бол жилээс жилд бол нэг 5-6 хүн сурдаг байсан бол өнөөдөр бид бас 11 14 хүн болгож бас өсгөж жилд нарийн мэрэгжлийн эмчнэрийн сургалтанд одоо хамруулж байна. Төрийн сангийн дэмжлэгтэй сургалтууд явдаг. За үүний зэрэгцээр бид анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургалтаа бас хамтын гэрээ байгуулж энэ хүрээндээ бид бас нарийн мэрэгжлийн эмчнэрээ одоо бас мэрэгжил олгох тийм ээ одоо дээшлүүлэх курсуудыг бол бас ашуустайгаар хамтран мэрэгжил олгож байна. За 2017 онд явсан нарийн мэрэгжил эзэмшгээр явсан эмчнэр маань 2019 онд өнөөдөр нарийн мэрэгжлийн эзэмшээд ирсэн сум орон нутагт бол бас нарийн мэрэгжлийн эмчний шаардлагатай байдаг. Энийг бодлогоор бид сум орон нутгаас эмчнэр бол бас сургаж нарийн мэрэгжил эзэмшүүлж байгаа. Энэний бодлого цаад зорилго юу гэхээр их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд алдаа доголдол гаргахгүй байх, эхийн эндэгдлгүй ажиллах, хүүхдийн одоо эндэгдлийг бууруулах энэ одоо том зорилгын хүрээнд бид хүүхдийн чиглэлээр, за их барих эмэгтэйчүүдийн чиглэлээр, за дээр нь одоо дотрийн эмчийн одоо нарийн мэрэгжил олгох, за мөн одоо бүсчлээд бид мэдрэлийн тийм ээ мөн одоо мэс заслын гэсэн одоо нарийн мэрэгжлийн эмчнийг бас бэлтгэж байгаа. Энд бол одоо бас тухайн бүс орон нутагт тусламж үйлчилгээний шаардлагатай болоход одоо бас төвөөс дуудах боломжгүй тохиолдолд урьдчилан очиж одоо тусламж үйлчилгээг үзүүлэх тэндээс одоо бас зөвлөгөөгөө авч хамтарч ажиллах ийм боломж нөхцөл өнөөдөр бүрдсэн. За тэгэхээр зэрэг нарийн мэрэгжлийн эзэмшснээр манай эмчнэр хамгийн их ачаалттай байдаг аймгийн нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч мөн одоо мэдрэлийн эмч, нүдний эмчнэрийг бол одоо 2 оронтойтой болгож 2 кабинет өнөөдөр ажиллуулж байна. Энэ нь одоо бидний 2016 онд хийсэн судалгаагаар бол одоо маш их ачаал үүсгэж за олон сараар одоо хүлээдэг юм хүлээгдэл бол байсан. За өнөөдөр бид нарийн мэрэгжлийн эмчнэрээ 17, 18, 19 онод сургаж одоо бас хангалт хийснээрээ бид энэ одоо ачаалыг бас бууруулахад бол тодорхой хэмжээний бас ахиц гараа явж байгаа. За сум орон нутагтаа бол бас нарийн мэрэгжлийн эмчнэрийг ингээд мэрэгшүүлсэн нь бол тэр сум орон нутагт одоо жирэмсэн эмэгтэйчүүд маань төрөх тийм ээ. За одоо эмэгтэйчүүдэд
дэ их барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг одоо хадгалтай оноогүй за одоо сум орон нутагтаа төрөх боломжтой за хэвийн төрөлтүүдийг бол сум орон нутагтаа төрүүлдэг болсон. Энэ тоо бол одоо хүн ам ихтэй том сумдуудад бол өсөж байгаа сүүлийн одоо судалгаануудаар за улам одоо бид нар нэмэгдүүлэхийг цаашдаа зорино. Хэрвээ одоо бас ингээд сум орон нутагтаа бас төрүүлдэггүй одоо мэрэгчлэн одоо байхгүй тохиол бид нар их барих одоо бага эмч тийм ээ одоо их барих эмэгтэйчүүдийн эмч одоо сууршуулах тэнд заавал одоо бэлтгэх ийм одоо зорилт одоо цаашдаа бол бид нар тавиад ажиллаж яваад энийг бол цаашдаа бас хэрэгжүүлээд явна гэсэн юм бодолтой байна. Тэгэхээр Төв аймаг сүрээгүй Төв аймаг хөдөлгөөнийг бас өрнүүлж байгаа. Тэгэхээр тус хөдөлгөөний талаар бас мэдээлэл өгөхгүй юу? За аймгийн засаг даргын санаачлагаар сүрээгүй Төв аймаг болох хөдөлгөөнийг 2019 онд бид нар өрнүүлээ явж байна. За энэ одоо хөдөлгөөний суурийг бол бид нар 2018 онд бас тавьсан байгаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бас Монгол улс бол одоо сүрийн өвчлөөр бол өндөрт явдаг. За манай аймаг бол одоо эхний бас улс орныхоо хэмжээнд 7-8 дугаар байранд бол бас өвчлөөр явдаг. Жилд бол нэг 110-аас 140 хүн бол одоо сүрийн ийм өвчл тохиолдол тэмдэглэгддэг. Тэгэхээр зэрэг Төв аймгийн хэмжээнд бид сүрээгүй Төв аймаг хөдөлгөөнийг өрнүүлж энэ одоо хөдөлгөөнийхөө өрөөнд бид бол ажлаа арчимжуулж явж байна. За өнгөрсөн хугацаанд бид нөлөөллийн 2 удаагийн том уулзалтуудыг хийлээ. Монголын сумын эмч мэрэгчлүүдийн холбоотой хамтарч сүрээгийн одоо нөлөөллийн уулзалтыг аймгийнхаа нийт одоо 26 сум 100 мод сумынхаа нийт одоо сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар өрхийн эрүүл мэндийн төвийн дарга за сумын засаг дарга нарыг одоо оролцуулсан нөлөөллийн уулзалтыг бол бид хийж энэ одоо уулзалтаараа бид энэ ажлыг одоо өрнүүлж ажиллана гэдэг одоо бас мэдээлэл хүргэжсэн. За тэгвэл өнөөдөр бид энэ ажлыг одоо эрчимжүүлснээрээ сум орон нутагт энэ сүрээгүй Төв аймаг болох хөдөлгөөнийг өрнүүлэх ажлын хэсэг бол байгуулсан байгаа. За мөн одоо манай сүрээгийн Төв аймгийн диспансер мөн одоо аймгийн засаг дарга сумын одоо засаг дарга сумын эрүүл мэндийн төвтэй хамтарсан юм хамтын гэрээтэй өнөөдөр бол ажиллаж байна. За хяналтанд байдаг одоо үйлчлүүлэгч нараа бол бид одоо бүрэн одоо эмчлэх энэ зорилт тавьж бол ажиллаж байгаа. За 2019 оны байдлаар бол бид сумын эмч мэрэгчлүүдтэй холбоотой хамтарч глобал сангийн дэмжлэгтэйгээр бас 26 суманда сүргийн илрүүлэг үзлэг хийх одоо хөрөнгө санхүүжилтийн асуудлыг бол шийдсэн байгаа. За мөн одоо зөөврийн эрентгийн аппараттай болсноор бидний энэ ажлыг бас одоо бас дэвшилттэй амжилттай болоход бас түлхэж болсон. Энэ зөөврийн эрентгийн аппаратыг тээвэрлэх одоо програм автомашиныг бол аймгийн засаг дарга 40 сая төгрөгөөр шийдвэрлэж өгсөн. За ингээд энэ машин тэрэг одоо шийдвэрлэгдснээр бид бол одоо энэ ажлаа 100% бас яг одоо стандартын төвшөнд бол одоо үйл ажиллагаа хийгээ явж байна. За нүүдлийн амбулаторитойгоо бид хамт үзлэгээ хийгээ явдаг. За энэ одоо үзлэгийн одоо хүрээнд бид одоо бүх сумынхаа зорилтод бүлгийн, эрсдэлт бүлгийн за дээр нь одоо үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа ард иргэд мөн одоо сургуулийн одоо багш сурагчдад одоо 15-аас дээш насны бүх хүүхдүүдийг одоо бас энэ одоо үйлсэд хамруулах ийм зорилт тавьж явдаг. За энэ жил бид бас цэрэг татлагын үед бол цэргийн насны эрэгтэйчүүдийнхээ дунд бас энэ үзлийг бол хийсэн байгаа. Ер нь одоо жилдээ бол бид нэг 10 гаруй мянган иргэнд бол энэ сүргийн илрүүл үзлийг бол хийдэг. За дээр нь одоо ингээд с ิจ гтэй тохиолдол бол нэлээдгүй илэрдэг. За энэ тохиолдолд бид нар сорьц тээвэрлэл дээр одоо цэрэг шинжилгээнд авч одоо илрүүлдэг байгаа. За Улаанбаатар хотод бид сорьцынхаа шинжилгээг баталгаажуулдаг байсан бол 2019 онд бид Gen Expert гэдэг одоо аппараттай болсон. Энэ нь бол одоо сүрээгийн сахар зэрэг сонгомжлоор одоо бас онцгой одоо илрүүлдэг. Богино хугацаанд одоо илрүүлдэг шинжилгээний аппарат байгаа. Энэ аппаратаараа бид нар орон нутгтаа энэ одоо шинжилгээг баталгаажуулах ажлыг бол өнөөдөр хийж байна. За дээр нь бас флуоресценцийн микроскоп гэдэг хүчин чадал нэлээд өндөртэй сүүлийн одоо орчин үеийн ийм одоо микроскоптой болсон. Энэ микроскоптой болсноор бид нар мөн одоо орон нутгтаа энэ одоо шинжилгээг бас баталгаажуулах ажлыг бол хийж байгаа. За энэ ажлынхаа хүрээнд бид одоо нэг сумаа бас бүсчилж тэр бүсийнхээ одоо сумдын энэ сорьц тээвэрлэлтийг өгөөж тэнд одоо шинжилгээ хийх зорилготойгоор Борнуур суманд одоо аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр одоо мөн сумын засаг даргын мөрийн хөтөлбөр дээр нь одоо аймгийг одоо хөгжүүлэх үндсэн чиглэл туссан нэг ажил бол бид одоо сум орон нутагт одоо сүрээгийн тасаг кабинет нэх
ийм одоо зорилготой лабораторийн кабинет нэг зорилготой байсан. За энэ зорилгоо хэрэгжүүлсэн байгаа. Тэгээд борноор суманд өнөөдөр бид мөн одоо гэрлийн микроскоп дээр нь одоо лаборанта одоо мэрэгшүүлэх мөн одоо тэр сорьцыг тэнд тээвэрлэж одоо шинжилгээ хийх нөхцөл болцоогоор одоо бүрдүүлж тэнд бол кабинет байгуулсан байгаа. Ингээ кабинетийнхаа нээлтийг бол бид саяхан бас 10 сард бол одоо борноор суманда эрүүл мэндийн яам мөн одоо хөсөөтийн мэрэгжлийн одоо хүмүүсийнхээ бас оролцоотойгоор нээлт арга хэмжээ хийж сум орон нутагт энэ ажлыг бол хийдэг болсон. Ийм одоо дэвшил бол манайд гарсан байна. За мөн энэ ажлынхаа хүрээнд бид өнөөдөр сорьц тээвэрлэлтийг одоо эрчимжүүлэх зорилгоор бас урамшуулж ажиллаж байгаа. За сорьц тээвэрлэлтийн одоо унааны зардал мөнгийг өгч जैन. За дээр нь одоо энэ одоо сорьц тээвэрлэлтийг идэвхтэй одоо өгч байгаа. Дээр нь тэр одоо авиацсан сорьц нь одоо зөв стандартын дагуу авагдаж шаардлага хангаж түүнээс одоо шин сүрийг илрүүлж чадж байгаа. Ийм тохиолдолд бас урамшууллын 50,000 төгрөгийг манай орон нутагт бас эмчнэр бол бас хүртээд явж байгаа. За мөн үүний зэрэгцээгээр бид сүрэгийнхаа одоо чиглэлээр энэ бичил уурхай эрхлэгчдийн дунд энэ сүрийг илрүүлэх үйлчлэгийг мөн одоо Глобал сангийн дэмжлэгтэйгээр мөн одоо эрүүл мэндийн яамны дэмжих сангийн одоо санхүүжилтээр бид энэ ажлыг зохион байгуулсан. За эндээс 14.2 сая төгрөгийн санхүүжилт авч бид одоо бичил уурхайтай заамар, борнуур, тийм ээ жаргаланд, за сүмбэр сумдад бол 4 сумд, алтан болдог сумд бас энэ одоо бичил уурхай эрхлэгчдийн дунд илрүүлэх үзлэгийг бол хийсэн байгаа. Энэ ажил маань маш идэвхтэй явагдаж, за үүнээс бид одоо нийт ер нь одоо илрүүлэх үзлэгт хамрагдсан хүмүүсээс шин сүрээ 106-г одоо олсон байна. За тэгээд одоо улс орон даяар зарлагдсан энэ сүрийг илрүүлэх үзлэг мөн одоо бичил уурхай эрхлэгчдийн дунд хийж байгаа сүрийг илрүүлэх үзлэгээр бол Төв аймаг үйл ажиллагаа нь бол бас үр дүнд хүрч амжилттай ажилласан одоо улсын хэмжээнд амжилттай ажилласан гэж одоо улсад нэгдүгээр байр эзэлсэн байгаа. Энэ бол бидний одоо ажлын бол амжилттай. За энд бол бас бид сум орон нутагта одоо илэрсэн голомтыг бол бас таслан зогсоож чадсан байгаа. За өнөөдрийн байдлаар бид 152 одоо хүүхэд урсан сэргийлэх одоо эмчилгээнд орж исэн бол энэ хүүхдүүд маань 100% өнөөдөр ирүүлсэн. За бид өнгөрсөн 7 хоногт одоо бас мэрэгжлийн баг дээр нь зөөврийн эрдэнэтэйг очиж одоо эмчилгээнийхээ үр дүнг одоо хянсан байгаа. Мөн одоо бидний одоо шаардсан нөхцөл одоо болцоо тэр хүүхдүүдийн одоо хоол хүнсний асуудал тэ эмчилгээний асуудалд одоо хэрхэн одоо хандж байгаа сум орон нутгийн удирдлагатай хүртэл хамтарч дүнгийн урал хийсэн байгаа. За эндээс одоо яг одоо үндсэн сүрийн эмчилгээнд орсон 3-4 эм хэрэгэлсэн хүүхдүүдээс маань нэг л хүүхд одоо 1 сар эмчилгээ сунгаж одоо эмчилгээ хийгдэх болсон байгаа. Ингээд бүр эрүүлчих ийм боломжтой. За энэ одоо Сүмбэр сумын одоо сүрийн голомт илэрсэнтэй холбоотой аймгийн засаг дарга бол бас санхүүжилт шийдэж энэ хүүхдүүдийн одоо эмчилгээний явцад илэрсэн илэгний өөрчлөлтүүдийг одоо илрүүлэх хяналтанд эмчилгээгээ өөрчлүүлэх нөхцөл болцоогоор хангаж 2 сая төгрөгийг онцлолт одоо зарцуулж өгсөн байгаа. За дээр нь одоо тэнд халдвар гүйтгэл ариутгалыг бол маш сайн хийх хэрэгтэй. Халдвар гүйтгэл ариутгалыг одоо хийхэд нэг шаардлагатай манзар үүсгэж гэдэг ариутгалын одоо аппаратыг бол бас авч шийдвэрлэж өгсөн байгаа. Тэгээ энэ ажлуудыг бол бид нараас энэ одоо хүрээнд бол нэлээд одоо сайн хийж чадсан. Ингээд цаашдаа бол бид нар одоо сүрээгүй сум сүрээгүй Төв аймаг гэсэн одоо энэ одоо шалгуулалтыг бол хийн. Тэгээд ингээд сүрээгүй Төв аймаг болох бидний одоо нөхцөл боломж бол бүрдсэн байгаа. За тэгэхээр одоо ер нь бас оны сүүлч болж байна. 2019 онд ер нь ямар зорилт тавьж ажиллав? Одоо зорилтоо эргээд харахад ер нь хэр үр дүнтэй, хэдэн хувьтай хэрэгжсэн гэж харагдаж байна. За бид 2019 оныг одоо эрүүл мэндийнхээ салбарын хувьд одоо эрүүл мэндийн яамнаас бол инээмсэглэл эрэг хандлага гэсэн сайхан урайтаагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ урааныхаа хүрээнд одоо манай аймгийн эрүүл мэндийн салбар бол их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чанарын ахиц гаргая гэсэн ийм том зорилт тавьж бид нар ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ ажлынхаа хүрээнд бид өнөөдөр юу хийв гэхээр зэрэг ер нь одоо аймгийн засаг даргын санаачлагаар одоо 2018 онд бол 2-3 одоо төсөл одоо хэрэгжиж явж байгаа аймгийн дэд хөтөлбөрүүд. За энэ бол бид нар мэдж байгаа. За эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр. За сувилагч дэд хөтөлбөр, эрүүл хүүхэд аян мөн томоос төвчнөөс урсан сэргийлэх аймгийн одоо төлөвлөгөө зэрэг одоо энэ бодлогын бичиг баримтуудыг бид бол
бас боловсруулаад энэ одоо ажлаа төлөвлөд явж байна. За тэгэхээр их хүүхдийн эрүүл мэндийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд бид нар 23,000 гаруй одоо төрөх насны 15-аас 49 насны эмэгтэйчүүдэд бид бүгдийг одоо бас урьдчилан сэргийлэх үзлэг эрт илрүүлэхэд хамруулж эмчилэн эрүүлжүүлэх ажлыг бол зохион байгуулсан. За 8 төрлийн үзлэгт бид нар оруулж байгаа. 8 үзлэг гэж нэрлэлсэн сайхан явж байна. Тэгэхээр энэ үзлэгт бол одоо бидний хамралт бол өнөөдөр 91% явж байгаа. За тэгээд одоо дээр нь бол бид нөгөө одоо эрт илрүүлэхсээ БЦ вирусын илрүүлэг, тэгээд одоо бэлгийн замаар дамжих халдвар, за дох тэмбүү, за дээр нь одоо бас бид энэ эмэгтэйчүүдийнхээ дунд эрт илрүүлгийн 4 төрлийн артерийн даргалт ихсэлт, сахарын шижүүвчин, за мөн одоо умайн одоо хорт хавдар, за хөхний одоо хорт хавдрууд эрт илрүүлэх энэ үзлгүүд бол одоо бүрэн дүрэн хийгдэж явж байгаа. За хөтөлбөрийн маань хэрэгжилт бол саяхан одоо аймгийн иргэдийн төлөвчдийн хурлаар бол орж бас 88.5% бол бас сайн одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрөө гэж одоо үнэлэгдсэн явж байгаа. Бид нар энэ ажлаа бас улам одоо бас эрчимжүүлээд үйл ажиллагаагаа сайжруулаад явж байна. За энэ хөтөлбөрийн хүрээнд бас бид нар 0-5 насны хүүхдүүдэд бас 11,000 гаруй одоо хүүхдүүдэд бид бас урьдчилан сэргийлэх үзлэгт толгой дараалан одоо бас үзлэгт хамруулаад хүүхдүүдэд одоо бас тодорхой хувийн эмчилэн эрүүлжүүлэх ажлаар бол бас чиглүүлээ явж байна. За эрүүл хүүхдэд бид нар урьдчилан сэргийлэх сургууль сурталчилгаа, эцэг эхчүүдэд бас мэдлэг олгох, эрүүл мэндийн мэдлэг олгох боловсрал сургууль сурталчилгааны ажлууд бол хийгдэж байгаа. За мөн үүний зэрэгцээр бас бусад одоо салбар дундын оролцоог хангаж бид боловсрал соёл урлагийн газар, гэр бүл хүүхд залуучуудын газар, за мөн цагдаагийн газар гэдэгтэй бол одоо бас хүүхдийн одоо энэ сэргийлж болох эндэгдлүүдээс урьдчилан сэргийлэхээр бид бас хамтраад ингээ ажиллаа явж байна. За 2019 онд бол бидний зорьсон ажил бол бас баггүй одоо үр дүнтэй байгаа. Өнөөдрийн байдлаар бол бид 2016 онтой харьцуулах юм бол эхийн эндэгдэл гаргаагүй явж байна. За мөн үүний зэрэгцээгээр эхийн одоо тусламж үйлчлэгийг бол нэлээд одоо чанартай, за тусламж үйлчлэгийн доол гаргахгүй ажиллаж чадж байгаа. За дээр нь бол бас хүүхдийн эндэгдлийг одоо бууруулах чиглэлээр 2018 онд бол бид бүр 50% бууруулж чадсан байгаа. Тэгээд за үүнээс хойш бол одоо баг зэрэг нэмэгдсэн. За 2019 онд бол одоо 2018 онтойгоо харьцуулах юм бол бас нэлээдгүй хувьд бууруулсан явж байгаа. За тэр үед бол 26.2%-тай одоо промил хүүхдийн эндэгдэл одоо бас гарч ирсэн бол өнөөдөр бид 19.1 болгож одоо бууруулсан, хувь болгож промил болгож бууруулсан ийм дамжлагтай бол явж байна. За цаашдаа бол одоо бас улс орны хэмжээнд төр эрүүл мэндийн яамны барьж байгаа бодлогоч төр хүүхдийн эндэлийг л одоо эрс бууруулах тийм ээ ялангуяа сэргийлж болох юм дээр л одоо аймгийн хувьд бас нэг тийм онцлог байдаг. Ялангуяа одоо магистрал зам явдаг. За мөн хөдөлгөөнд хүн ам ихтэй. За яг одоо хяналтанд одоо байгаагүй хүүхдүүд одоо манай одоо аймгийн газар нутаг дээр одоо явж байгаа эндчдэг юм асуудал байдгаа. Тэгэхээр зэрэг энэ манай одоо аймгийн үзүүлэлт бол нөлөөлдөг. Тэгэхээр энэ одоо сэргийлж болох эндэгдлийг одоо гаргахгүй байхад л бид одоо аль болох зөвхөн одоо аймгийн хэмжээнд биш одоо улс орондоо яраа одоо энэ асуудлыг одоо шийдвэрлэхэд бол бас зорж салбарын хэмжээнд бол ажиллаж байгаа. Төв аймгийн цаг нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Бид өнөөдрийнхөө нэвтрүүлгээр аймгийн эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа онцлог ажлуудаас хүргэлээ.